Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас замын цагдаагийн газарт 18 ширхэг автомашин бэлгэлээ. Өнөөдөр хотын захиргааны байрны гадна болсон автомашин гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч мөнх баяр болон албаны бусад хүмүүс оролцсон юм а. Тусгай зориултын эдгээр автомашиныг замын цагдаагийнхан шөнийн эргүүлд ашиглахаар болжээ. За нийслэлийн иргэдийн хурлаас замын цагдаагийн газарт 18 ширхэг автомашиныг тусгай зориултын автомашиныг өгч байгаа. За энэ 18 машин ирснээрээ нийслэл хотын хэмжээнд зам дээр өсрөг буурах, за хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, за иргэдийн аюулгүй байдал тэдэнд өөрчлөлт маш шуурхай өөрчлөлт бол том хувь нэмэр оруулж байгаа ийм үйл явдал боллоо. Тэгэхээр уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийн хурлын дарга, за хотын захирагч, за иргэдийн хурлын төлөөлөгч нар, нийслэлийн орлогч дарга, за цагдаагийн ерхий газрын удирдлагууд гэсэн олон зочд ирж уг арга хэмжээг явууллаа. Тусгай машин гэж энэ юугаараа тусгай юм болоо? Ямар нэг онцлог тийм байгаа болоо? За цагдаагийн албаны машин бол бүхэл хэрэгслээр тоногдсон байдаг. Компьютер, за богино станц, холбоо барих бүх тоногдсон. Хоорондоо холбоо барих ийм тусгай хэрэгслүүдтэй ийм автомашин. Энэ 18 машиныг аль хүрэгдэж байна? Тийм байгаа. За ямар ч шөнийн эргүүлийн тасаг гэж манад байдаг. Шөнийн эргүүлийн тасаг маань бүрэн автомашинтай болж байна. За одоо яг шаардлагатай байгаа зарим тасаг хэрэгцүүдийн албадууд руу автомашинтай өгнө.